Бодлого 8. Хийн молекулын дундаж кинетик энерги 4 дахин ихсэхэд хийн даралт хэд дахин өсөх вэ гэсэн бодлого байна. За бодлого 8 өгөгдлийг бичье. За хийн молекулын дундаж кинетик энерги 4 дахин ихссэн. Өөрөөр кинетик энерги эцсийн энерги хийн кинетик энерги E2 нь анхны кинетик энерги E1-ээс 4 дахин их. Тэгвэл даралт нь хэд дахин ихссэн бэ гэсэн бодлого. Өөрөлдвөл эцсийн даралт P2-ыг эхний даралт P1-т хуваасан энэ харьцааг олох нь байна. За хийн молекулын идеал хийн даралтын томьёо P тэнцүү N K T байдаг. За кинетик энергийн томьёо E тэнцүү M0 V квадрат хуваах нь 2 байдаг. За V квадрат дундаж квадратлаг хурд маань V тэнцүү язгуур доор 3 kt хуваах нь M0 байдаг. За энэ томьёог бид нар шууд ашиглаж авах болно. За K гэдэг нь болцсон төтөл T нь абсолют температур M0 маань молекулын масс. За эндээс тэнцвэрийн 2 талыг квадрат гэж төвшүүлэх юм бол V квадрат тэнцүү 3 kt хуваах нь M0 болж ирнэ. За энийг яах вэ? V квадрата кинетик энергийн томьёонд орлуулвал кинетик энерги маань тэнцүү M0-ыг хуваах 2 үрждэг нь хурдны квадрат буюу 3 kt хуваах нь M0. За эндээс N0-д хураагдаад 2-ны 3 kt гэсэн томьёо гарч ирнэ. За эндээс бүгд шууд kt-г орчих. kt-г үржрүү болчих. kt тэнцүү. За энэ хоёрыг тэнцвэр урд гарчвал 2-ыг үрч e болно. Үрч 3-га тэнцвэр урд гаргачвал хуваах болж байна. За шууд kt тэнцүү 3-ны 2 e гэсэн ийм томьёо гарч байна. За энийгээ шууд даралт маань p тэнцүү n kt гэсэн идэлхийн даралтын томьёо байдаг. Энэ хоёр систем тэгштгэл болгоод kt-гийн хооронд 3-ны 2 e-г орлуулчих доотлын тэгшгэлтэй. Тэгвэл бодлого маань яг даралт тэнцүү n-ийг үрждэг нь 3-ны 2 e болоод. За эндээс шууд харчил да. Кинетик энерги 4 дахин ихсэхээр даралт нь шууд 4 дахин ихсэн. P тэгвэл өөрөөр хэлбэл P2 маань анхныхаа даралтаас 4 дахин их. Бодлогын хариу V. За ингээд бодлого бодогдов.